Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог өнөөдрийнхээ дугаараар Хавлон болон КТБ арлаар аялсан нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Хавлон булангаар ингээ сайхан аялаад ингээд хөлөг онгоцоор явж байхад үнэхээр сайхан байгальтай юм байна. Хаасаагүй юм сайхан арлууд. Хамгийн гол нь энэ дэрсэн жуулчид яадаг гэхээр маш сайхан амарч чаддсан юм байна. За гэхдээ өнөөдөр бол цаг агарын хувьд бас маш сайхан өдөр байна. Нэг хактар нар шарсан юм байхгүй. Ерөнхийдөө нэг нэмэх 25 градусын дулаантай байна. Задгаа далаад гараад ингээд усан онгоцоор аялаа явж байхад бас их сайхан юм сэрүүхэн байдаг юм байна. За бид нар одоо энэ хөлөг онгоцныхаа 3 давхар дээр гараад ирчихсэн байгаа. Төлөө цаг завтай байх юм бол энэ сайхан ингээд зарлж болдог. Сайхан сэлж болно. Хавлон бол биологийн олон төрөл зүйлийн ургамал амьтад амьдардаг байгалийн өрмөс тогтод зүхий газар юм байна. Тухайлбал энд 435 зүйлийн ургамал, за 22 зүйлийн далайн амьтад, за 76 зүйлийн халуун орны шувууд, за 545 зүйлийн сээр нуруутан, за 135 зүйлийн загас гэгчлэн бол олон төрлийн ургамал амьтад амьдардаг байгалийн үзэсгэлэнт бүрдсэн газар байдаг юм байна. Мөн Хавлон далайн булангийн өрмөс тогтод зүхий байгалыг үзэх гэж жил өөр олон сая жуулчид бол энд зорин ирдэг. Дэлхий дээр бол хамгийн одоо байгалийн унган төлөө хадгалж байгаа газар гэж одоо Хавлон бэг бас хэлсэн байдаг. Одоо бид Хавлонгийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг болох Даогогийн дагуур орох гэж байна. Та бидний аялж байгаа Даогогийн агуу бол за Вьетнамын түүхтэй салшгүй холбоотой. За тухайлбал өмнөх дугаартаа бид нар бас үзэгчтэй хүргэжсэн Вьетнамын нийслэл ханаад байрлах Чанхон Даоггийн бол зурсгал зориулсан одоо сүмийг та бидэд үзэжсэн. Манай үзэгчид бол санаж байгаа бах. Яг энэ одоо Даогогийн агуу чинь 1288 онд Хуйлаа хааны их цэргээс бол Чанхон Даог бол цэрэгтэйгээ энэ ууланд энэ агууд бол нуугдж хорогдож исэн. За улмаар Юан гүрний бол их цэргийг бол энэчнээс бас гиндүүлсэн дайралтыг бас хийж исэн. Ийм түүхийн одоо гэрч болсон газар юм байна. За Даогогийн агууг Вьетнамчууд өөрсдийнхөө үзэсгэлэнтэй газар гэж зүй ёсоор нэрлэдэг. За тэгээ энэ сайхан агуу дотор ингээ аялаа явж хахад хад чулууны хэлбэрийг харахаар ингээ янз янзын амьттай төстэй ингээ сайн ажиллаад харах юм бол маш сайхан байгалийн урлаг, байгалийн уран бүтээлийг бид нар харж байна. Тухайн одоо жуулчны үзэж байгаа хүний одоо уран сэтгэмжинд нь буусан. Тэгээ янз бүрийн олон сайхан дүрийг бол энэ чэнэс үзэж болно. За ялангуяа энэ яг та бидний одоо харж байгаа энэ хадны хэсэг гэхтэл одоо даяан хийж байгаа одоо арш ч юм уу эсвэл хөрхирж байгаа луу гэгчлэн бол маш олон төрлийн байгаль ихийн гараар бүтээгдсэн зүйлийг бид нар үзэж байна. Хүмүүсийн зүйл тийм байна. Яг энэ дээр одоо бид тавлаа. За бидний дагуулж явж байгаа бас хөтчөө тайлбарснаар яг энэ харж байгаа энэ хад болохоор лууны нүд гэж нэрлэгддэг бас хад байна. За монголчууд бид бас ээж хад гэдэг одоо манайхан шүтгтэй адилхан энэ дотор бас ээжийн мөөм гэж одоо нэрлэгдсэн бас сонин тогтод зүх юм хад байдаг юм байна. Вьетнамчууд гэсэн бас энэ агуудаа бас их ирдэг юм байна.
За бид одоо ингээд арал дээр хийсэн аяллаа үргэлжлүүлж байна. Одоо ингээд хаяасын буюу 2 хүн завин суугаад ингээд явдаг. Ийм аяллыг сонгож байна. За хаяаки буюу одоо энэ жижиг юм суман заваар яг ингээд арлуудын дондор ингээд явхад бас их сайхан байд юм байна. Бас ингээд энэ зав маань нэг доктор муутай юм шиг харагддаг юм байна. Уулын замаар явхад бол маш их хосолтой байдаг. За биднээсээ хувьд бас нэг тогтуун дадаад явж байгаа болохоор бас гайгүй байгаа болов гэж бодоод ингээд явж байна да. За ингээд арлаар ингээд явхад бас хэцүү байд юм байна. Ягаад гэвэл ингээд хажуу том усан онгоцнууд ингээд явж идэг. Бид бол алийн болгон бас ингээд зүгээр ингээ аялаад явах уу гэж бас үзэгчтэй авахындаа бас сонин содон зүйлийг үзүүлэх гэдэг үүднээс бас энийг сонгосон юм аа. Бас бидний хувьд бас тийм амар байгаагүй. Энд бас зав хөмөрч тохиол бас байдаг юм байна. За ингээд хаяаки буюу суман заваар хийсэн аялал маань ингээд дуусч байна. Бас сайхан спорт юм байна. Бидний хувьд бол нэг 30-40 минут бас ингээ аялсан. За маш их нордог юм байна. За би яг одоо харж байгаа нь хоёр скол бас хятадаас бас ирж аялж байгаа нь аялагчид байж байна. Та бид Кэтбай арлын нутгийн орсон согчдын амьдралын хэв маягийн нэгэн хэсгийг бас үзэж байна. За Вьетнамын ард түмэн Кэтбай арлын уугуул орсон согчд хамгийн гол хоол хүнс нь бол юм далай тэгсийн бүтээгдэхүүн байдаг. За биднээсийн хувьд бол ингээд үзээд аялаа явж хахад бол санаан дарамгүй маш олон төрлийн одоо амьтдаар эдгээр бас хоол хийж иддэг юм байна. За ерөөсөө ингээд энд ирээд байгаад ерөөсөө бидээс нэг дассан зүйл бол ерөөсөө далай тэгсийн бүтээгдэхүүнээр ерөөсөө маш олон төрлийн одоо хоол хийдэг юм байна. Тэгээд дээрээс нэгээд бас дараад хүмүүс бас зардаг жуулчид нь бас хардаг юм байна. За гэхдээ биднээсийн хувьд бол бас ингээд яг далай тэгсийн бүтээгдэхүүнийг бас нэг идэж хэрэглэдэг болохоор ерөөсөө тийм энэ үнээс бас асахгүй байна. За энэ далайн нялцгаа бийт ерөөсөө эднээс ингээд яваад үзээд байсан чи ерөөсөө идэхгүй юм гэж байдгүй юм байна. Ерөөсөө нүдэнд харагдсан бүхий л одоо далай тэгсэн амьтан ерөөсөө бүхий зүйлийг нь идэж болтой гэж хийж болохоор. Би бас аюултай юм шиг байна. Хамаагүй бас хөргөж болохгүй. Жижиг томоотнууд байна. За яг одоо биднээс энэ харж байгаа амьтан болохоор бас тийм тааламжтай биш. Их тийм олон одоо үе мөчтэй тийм дотор арзгнавсан юм амьтан байдаг. Энэ амьтнаар бас Вьетнамчууд өөрсдийнх олон сайхан бол хоолыг хийдэг. За бид нар үнийг бас сонирхоод асуусан чинь 600 мянган Вьетнам дон буюу 30 гаруй доллараар Вьетнамын одоо уугуул оршин суугчдын бас хоолыг бас хийлгэж болдог. Ийм байдаг юм байна.
Зүүн өмнөд Азийн ард түмний эдийн хувьд бас амьдралынх нь хэв маяг шашин шүтлэх нь бас их ондоо байдгийн байна. За тухайлбал яг одоо биднээс харж байгаа энэ зүйл болохоор тахилын ширээ. Газрын бурхан далай тэнгисээр гаргадаж одоо тахилын ширээн дээр янз янзын бол өргөл тавьдаг. За мөн их эцэг өвөг дээдсийнхаа бол сүнсийг бол хүндэтгэж одоо хойчийн одоо буяндан зориулж тухайн өвөг дээдсийнхаа одоо идэх дуртай байсан хоол, хүнс, тамхи гихчлэн бол зүйлсийг одоо энэ тахилын ширээн дээр басан гэж өргөдөг. Мөн зарим үед хиймэл цаасмаг шатаадаг гихчлэн маш олон одоо ёс заншил бол байдгийн байна. Mobicom дараа төлбөрт багцын үйлчилгээгээ өөрөө сонгож авдаг болсон юм байна. Харин тийм ээ, утасны төлбөр төлөхөд хүртэл амар болсон байна лээ. Өөр шаардлагагүй үйлчилгээнүүдийг заавал авахгүй. Wildstone компани бид таны орон сууц болон байшинд Европ технологиор шат тагтны хаалт болон бариул, камин зуух, цонхны чулуун хүрээ, гоёлын басаа, барбекю зэргийг чанарын өндөр түвшинд хийж нийлүүлнэ. Шинэ технологи, шилдэг догчлолтоор гоёлын чулуун хийцийг таны гэрт бид зохицлоож, үлэг ремит гайхамшиг бүтээн. Wildstone компани харилцагуудаас 99174723. Mobicom-ын дараа төлбөрт багц авахад ямар ч барьцаа төлбөргүй юм байна лээ. Тэгээд би чамайг дараа төлбөртийг сонгоо гэж хэлээд байгаа шүү дээ. Бүгсүлжинд хязгааргүйн сонгуул бүр чанцтай шүү дээ. Дэлхийн алдарт мастер үсчин Том Тав Йоко нарын зохион бүтээсэн үсийг гоё байлгах Sunsilk шампуныг хэрэглээд үз. Албан ёсны дистрибьютор Adilax компани. Люкс хаалга. Европ технологи Герман чанарыг зохицлоосон өндөр нууцлалтай мастер цоож бүхий айлгэрийн өнгө төрх найдвартай аюулгүй байдлыг бүрдүүлсэн дуу чимээ тусгаарлагчтай дулаан алддаггүй төрөл бүрийн өнгө үзэмжтэй гоёмсог мод олон төмөр хаалгыг эрхэм танд санал болгож байна. Өөдлөх айл үүднээсэн люкс хаалга. Утас 99 24 37 95 95 83 81. Өнөөрэ Mobicom-ын дараа төлбөрт багц чинь бүгсүлжиндээ хязгааргүй ярьдаг болсон юм байна шүү дээ. Өө тийм үү. Тэгвэл давхар ус барих шаардлагагүй амар болсон юм шүү. Харин Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Би Mobicom-ын дараа төлбөрт хязгааргүй дата багц авсан. Үнэхээр айтайхан юм байна. Тийм шүү дээ. Чам шиг байнга интернет байдаг хүнд датаа дуусахгүй, задгаа хэрэглэе гэж байхгүй. Classic Group компани Герман улсын шилдэг техник технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон high class үйлдвэртэй вакуум цонх хаалгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж Герман улсын Rehau болон Veka брендийн цонх хаалга Европын холбооны улсууд руу экспортлдог Хятад улсын Zongai брендийн цонх хаалга оруулж ирдэг төдийгүй автомат гаражны хаалга, барилгын гадна фасад, тагтны хаалт, партишн хан, домофон систем, шилэн хан, нэмэлт тоноглолууд, металл шат, хашлага зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгч танд санал болгож байна. Classic Group компани. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод. Samsonite. Дэлхийн алдарт мастер үсчин Том Тав Йоко нарын зохион бүтээсэн үсийг гоё байлгах Sunsilk шампуныг хэрэглээд үз. Албан ёсны дистрибьютор Adilax компани. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд дунд шуурхай үйлчилгээг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тариавал, онгоцны билетийн касс 331 331 334. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Дэлхийн алдарт мастер үсчин Том Тав Йоко нарын зохион бүтээсэн үсийг гоё байлгах Sunsilk шампуныг хэрэглээд үз. Албан ёсны дистрибьютор Adilax компани. Бид хөлөг онгоцсон дээр одоо ингээ хоноглох гэж байна. За бидний хувьд бол бас сонин санагдаж байна. Хөлөг онгоцсон дээр ингээ хоноглоход ямар байдгийг бол за хэдүүлээ ингээ бас хөлөг онгоцсныхаа өрөөндөө оръё.
Тэр тогтоо юм бол тоо хэдүүлээс орж үзье. Ирэл байхгүй. Таны иймэрхүү өөрөө юм байна да яг хоо. Яг тийм тухтай бас тансаг өөрөө биш юм байна. Гэхдээ яг хоо бас хөлөө өнгөс дээр анх удаа ханж байгаа хүний үед бас сонир юм байна. Вьетнамын зүүн хятад хэсгэмээр нэрлэгдэх Хаолон далайн эрэг аяллаа. Одоо бас ингээд орой болж байна. Шөнийн 11 цаг болцсон ингээд яаж яхад ерөөс хаасайгууд ингээд хөлөг онгоцноор жуулчид дүүрэн явж идэг. За одоо миний лав тооцоосноор лав ийм манах шиг ийм онгоц. Ингээ янз янзын онгоцнуудаас багцаалаад нэг ямар ч байсан 30-40 л онгоц явж байна. Тэгээ цаашаагаас зөндөө олон ийм далайн бомбууд байгаа шүү дээ. Ганцхан энэ бомб биш. За бид одоо ингээд өнөөшн орсон дээрээ хоноглоод маргааш өдөр Хана хот руугаа буцах ёстой. Тэгээ үнэхээр сайхан байдгийм байна. Яг ингээд далаагаар аялаад ингээд явж хахад. За ганц одоо дотор талтай тал юу вэ гэх юм бол бид нар монголчууд болохоор яг тийм далаа төгсгийн хоолнд бол бас нэг тийм сайн биш. Тэгээ яах вэ ингээд явж хахад бошоогон тэр ханаа руугаа очиод тэр сайхан өхрийн махтаа ч юм уу, хоньны махтаа тийм хоол идмээр санагдаж байна. Ерөөсөө дандаа далаа төгсгийн дэвтгүн хоол идсээр байгаад бас эхэндээ бол их дуртай байсан ч одоо нэг тийм дургу болчихгоо шахаад одоо ингээ бараг буцаж байна. Цаашлаад маргааш шууд бид нар ханаа дээр буцаж очиод бид нар цаашаага Лаос руу бид нар очиж бас аялал хий гэсэн бас төлөвлөгөөтэй байгаа. За бид хөлгөн гоцсон дээрээ хоноод яг Хаолонгийн энэ сайхан арлуудын дунд бид нар ингээд онгоцтойгоо сайхан өглөөг өгтөж байна. За энэ сайхан шүрэн арлуудын дунд бас өглөөг өгтөх маш сайхан мэдрэмжийг бас үздэм байна. Хаолонгийн өглөө орчимд бас энэ загасчдын энэ хавийн уугуул оршин суугчдын амьдралын хэм маягийг ингээд харж байхад маш сонин байдгийм байна. За энэ хаваар ингээд аялаад үзэж явж хахад жуулчид ялангуяа Европоос ирсэн бас маш олон жуулчид бас энд сайхан амарч байна. Бид нар ч гэсэн бас энэ амарч байгаа усуудын адилаар энэ далайн ус нь орж ажлынхаа алжаал ядаргааг тайлаад бас ингээд дахин төрсөн юм шиг ингээд сайхан амарч чадж байна. За ялангуяа энэ Европууд бас усанд их сайн байт юм байна. Ерөөсөө далаа руу ерөөсөө загас шиг энэ шамбаадлын хөлөө онгоцсон дээрээс өсөрч орж байна. За ингээд далаа ирэг дээр шүрэн арлуудын донд ингээд бид нар өглөө гоцож байна. За үнэхээр бас сайхан байт юм байна. За өнөө өглөө манай онгоцны бас хэдэн жуулчд бас ингээд сайхан усан цэвж байна. Мэдээж энэ ус бол нэлээд гүнзгий байгаа хаа. Мэдээж хөлөө онгоцсон байгаа юм чинь. Маш гүнзгий. Зарим одоо хосууд ингээд Францаас ирсэн бас хоёр жуулч явж ирсэн. Та бүгд харж байгаа. Балсараа хийж байгаа манай бас хоёр хүн явж байгаа. Бид нар бас энэ өчигдөр хөлөө онгоцсон дээрээс орой бас танилцаад нэлээд батны найзууд болчоод байж байгаа. Хай. Хай. Бид нар одоо ингээд балсараа хийж байгаа улсууд байд юм байна. Бас манай монголчууд гэсэн бас Ормаа хийгээд бас ийшээ аялах боломжтой бас. Үнэхээр сайхан байт юм байна. Романтик орчин бүрдүүлдэг юм байна. Та бүхэн харж байгаа. Тэгээ одоо бид нар усан сэлчээ дараа нь өглөөнийхөө цагаа ууна. Тэгээ цаашаага бид нар одоо өдөр 12 хагасын үед өдрийнхөө цагаа уучаад тэгээ бид нар ханаар байгаа болсон да. Тэгээ 3 хоног гэдэг бол биднээс бас нэлээд хурдан өнгөрлөө харамсан сон шиг өнгөрдөг юм байна.
За та бид одоо ингээ Вьетнамчуудын амьдралын хэм маягийн нэг хэсгээс бид ингээ харж байна. За одоо энэ ийм хэм маягийн юм явуулын түүхүүд бол ерөөсөө маш их байгаа. Одоо бол ингээ өвдөө болж байна. Өдөөс хойш одоо 1-2 цагийн дараа хэд энийг ерөөсөө дүүрэн юм завтай усуд байдаг. За эдгээр усуд маань одоо энэ Вьетнамын жижиг шүрэн арлууд дээр амьддаг. Тэгээд энд ирсэн бас гадаад дотоодын жуулчдыг бас төгсөж эдгээр бүтээгдэхүүнээ бас заадаг. Үнэхээр бас тийм сонин амьдралын хэв маяг байт юм байна. А эдүүсийн хувьд бол одоо игээд арай болохоор ирэг дээр байдаг жижигхэн завин дээр очиод унтчихдаг. Тэг мэдээж ингээд завин дээр амьдраад завин дээр ажиллаад ингээд ерөөсө бүхэл зүйл ингээд завин дээр өнгөрдөг. Нэг ийм сонин амьдрал бас энд байдаг юм байна. Тэгээ эдүүсийн хувьд бас л нэлээд хүн төвчөр хөдөлмөр эхэлдэг юм байна. За ялангуяа бүсгүүчүүд ингээд завин дээр ажиллаж амьдрахынхаа зэрэгцээ эдүүсээ ингээ үзэж яхад өнөө маргаашгүй бас төрөлт өгчихсөн. Тийм их осод бас ингээ байд юм байна. Гэтэ эдүүсээ маш хүнд ажил. Одоо энэ чинээс бид нар одоо ингээ юм авъя гэж дуудсан. Бас ганц хэрэг бодлож авахгүй болохгүй. Тэгээ цаашаага эдэр чи энэ зав руу тэр зав руу гэж ингээ өдөрт одоо хэдэн 10 км газрыг гэж завин дээр өнгөрөөдөг. Бас үнэхээр хүнд хүчээр ажилладаг бас Вьетнамчууд хийдэг. Ер нь эдгээр маш их тийм ажилсаг өглөө нарнаас оройны нар хүртэл борь хэсгэлгүй ажилладаг ийм улсууд бас байдаг юм байна. How much? Banana? How much? 50,000 now. 50? Yeah. 50,000 now. Yeah. За $2 $3 орчмоор бол нэг юм хөө бананаас авах юм байна. How much? What is it? 20,000 now. Oh, 20,000. Yeah. How many coca? One coca. One coca. How much? 20,000 now. 20. За ингээ энэ кола гэж 20,000 дон гэдэг чинь багцаагаар $1 зардаг юм байна. Thanks. Thank you. Хаалан хот дээр ороод ирлээ. Одоо Тянлон гэдэг одоо ресторан бид нар өдийнхөө хоолыг идээд тэгээ бид нар одоо ханаа хот руугаа буцаж байна. Cháu仔，找来。不是，咱我那买吃要叫哪一个？泡菜干什么？菜单。За манай нэвтрүүлгийн баг аялаад Вьетнамын эртний нийслэл Хue гэд хотод хүрээд ирлээ. Хue хот бол Вьетнамын түүхэнд холбогдолтой олон сайхан үзүүртэй их онцлогтой хот байдаг юм байна. За Хue хот бол Вьетнамын яг төв дунд бол оршдог. За Хүйтэн дайны үед өмнөд Вьетнамын хамгийн хойд хэсгийн хот байсан. За мэдээж Сайгон буюу Хошимын хотыг бол бодох юм бол хөгжил бол багттай. Одоогийн байдлаар Хue хот сая 500 мянган бол хүн амтай. Вьетнамын бас хөгжиж байгаа томоохон хотуудын нийт бол ордог. Хue хот жоохон юугаараа жуулчдыг татдаг гэхээр энд бол Вьетнамын эртний хаадын маш олон түүхийн дурсгалтай зүйлүүдийг бол энэ хотоос үзэж болдог. За та бид Хue хотын нэрийн хууц бас нэгэн алдартай сүм дээр ирээд байна. Энэ сүмийг Пуван Лао гэж бол нэрлэдэг. Яг орчуулж хэлэх юм бол энэ сүмийг бас ээжийн сүм гэж бас хэлж болдго юм байна. За эртний домгоор эрд цагт англи мөрний хажуухан энэ хэсэг газарт улаан цамцтай бол настай эмэгтэй шүн болгон үзэгддэг гэсэн юм домог байдаг. За улмаар энэ газрыг ариун дагшин газар байна гэд. Дээр нь 7 үедээ сураг болон сүм барьснаас хойш улаан цамцтай настай эмэгтэй дөрвөл үзэгдэхэ байсан гэж ярьдаг. Энэ сүмийг баригдсанаас хойш энэ газрыг ээжийн сүм гэж нэрлэх болсон байдаг юм байна.
За 1601 онд бол энэ сүмийг бол байгуулсан. Ер нь Вьетнам болон Зүүн Өмнөд Азийн орнуудаар ингээ аялаад явж хахад 7 үедээ 9 үедээ сувраг болон сүмүүд бол элбэг тааралддаг. За манай Монголын сүмтэй ч гэсэн бас нэлээд төстэй байдаг юм байна. Ер нь манай Монголын сүм болон Вьетнамын сүм хийдүүд нь бол Хятадын уран барилгын нөлөө бол асар их орсон байдаг. За ялангуяа Хятадын буддизмын бол нөлөө Вьетнамд бол хүчтэй байсны үндсэн дээр Хятадын уран барилгын хэв шинжийг агуулсан барилга архитектурын олон сайхан уран барилгын хийцүүд Вьетнам болон Монголд хүчтэй дэлгэрсэн байдаг. Wildstone компани бид таны орон сууц болон байшинд Европ технологиор шат тагтны хаалт болон бариул, камин зуух, цонхны чулуун хүрээ, гоёлын баса, барбекю зэргийг чанарын өндөр түвшинд хийж нийлүүлнэ. Шинэ технологи шилдэг тохиолдолтоор гоёлын чулуун хийцийг таны гэрт бид зохицлоож, үлэг ремит гайхамшиг бүтээн. Wildstone компани харилцагуудаас 99174723. Mobicom өртсөн төлбөрт угаар хоноггүй болсон гэсэн. Тийш тий. Дээрээс сар болгон 50 мегабайт үнэгүй өгч байгаа шүү дээ. Тийм үү? Тийш тий. Люкс хаалга. Европ технологи Герман чанарыг зохицлоосон өндөр нууцлалтай мастер цоож бүхий айлгэрийн өнгө төрх найдвартай аюулгүй байдлыг бүрдүүлсэн дуу чимээ тусгаарлагчтай дулаан алддаггүй төрөл бүрийн өнгө үзэмжтэй гоёмсог мод олон төмөр хаалгыг эрхэм танд санал болгож байна. Өөдлөх айл үүднээсэн люкс хаалга. Утас 992437 95958381 Ханз хятад хэлний сургалтын төв хятад монгол багш хоцсон бүх шатны сургалтанд эзэлт авч байна. Бид танд бодит үр дүн амлаж байна. 你们好，我叫雅佳，我在汉字培训中心学到了300多了汉字，我选择汉字。 Манай хаяг Улаанбаатар зочд буудлын замын урд талд UBH Центр. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн Гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. Дэлхийн алдарт мастер үсчин том тав Yoko нарын зохион бүтээсэн үсийг гоё байлгах Sunsilk шампуныг хэрэглээд үз. Албасны дистрибьютор Adilax компани. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас Ханс Вил хотхон замын цагдаагаас фрезер даваад хангуул дүрэгт Home Plaza-гийн баруун тал бүрэн зутгамал хийцтэй 24 цагийн харуул хамгаалалттай 200 машины дулаан зогсоолтой 100% бүрэн ашиглалтанд орсон Ханс Вил хотхонд 98 м2-д 3 өрөө шинэ орон сууцнууд цөөн тоогоор зах зээлийн үнээс хямд худалдаалагдж байна. Та байран манайхаас сонгоорой. Ханс Вил хотхон. Мобигийн дугаар хоноггүй болсон юм байлээ сонсноо. Харин 90 хоног дотор л хэрэглээ хийсэн байхад хоногтуу санаа зовлтгүй юм байна лээ шүү дээ. Өө тийм гоё болцсон юм уу? Тийш тайхаа. Тийш тайхаа. Өө за. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас
За та бид 1820 оноос 1840 онд бол хаанчилж исэн Мин мангийн бунхныг харж байна. За Мин ман хаан бол 1789 онд төрсөн. За Вьетнамын түүхэнд хамгийн удаан төр ирсэн. Тухайд бол 1820-оос 1840 онд буюу 20 гаруй жил бол хаан төрийг бол барьсан байдаг. Ер нь Вьетнамын түүхийг ингээд ажиглаад үзэж яхад ер нь хаадууд нь ихэвчлэн өөрсдийнхөө бунханг амьд ахуй цагтаа барьсан түүхтэй байдаг. За Мин ман хаан бол Вьетнамын анхлуу мөрөнгийн бэлчээр дээр оршдог Ганхай гэдэг уулын өврийг л сонгож энэ газар өөрийнхөө бунханг бол барьсан байдаг. За энэ бунханд бол нийтдээ том жижиг нийлсэн 40 орчим барилга байгууламжил хөшөө дурсгал байдаг. За Вьетнамын уран барилгын гайхалтай зүйлийг ингээд үзэж явж хахад нэг гол онцлог бол байдаг. Энэ онцлог нь болохоор эртний хөшөө дурсгал уран барилга нь байгальтайгаа хамгийн гол нь зохицож хийгдсэн. Үнэхээр дахин давтчихгүй юм сайхан өнгө төрхийг бол бид нар энэчнээс харж болж байна. За Мин ман хаан болохоор байшин барилга архитектурыг бол маш их сонирхдог. Энд бол бас зүрх сэтгэлээ өгсөн хүн байдаг. За Европоос бол аж үйлдвэрлэл хөгжүүлэх гэж их оролдож исэн. Мин ман хаан өөрийнхөө цогцлборыг 1840 онд амьд сэрүүндээ барьж эхэлсэн байдаг. За улмаар 1841 онд бол нэг сард бол дуусаагүй байхад бол хаан өөд болсон. За Мин ман хаан бол амьд ахуй үедээ бол маш олон хатан татвар эмтэй байсан бөгөөд эдгээр хаттаас нь 78 хүү 64 охин бол төрсөн байдаг. За ингээд бид Вьетнамын эртний хаадын уус бунхан түүхэн дурсгал зүйлээр аялж байна. За Вьетнам гэдэг үг нь бас сонир утгатай үг юм байна. За манай эртний 10 дугаар зуунд. За нийтийн тооллын 10 дугаар зуунд Вьетнамчууд хятадаас бол туураг тусгаарлаж өөрийнхөө эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй байдаг юм байна. За Вьетнам гэсэн үг нь хятад хэлнэ. За өмнөд нутаг руу нүүж одогсод гэсэн утгатай үг байдаг юм байна. Ингээд бид нэр хамгийн эртний нийслэлээр ингээд сайхан аялаа явж байна. Халуун оронд бороо орохдоос гинт хуйнгаар цутгаж байгаа юм шиг гэж асгдаг юм байна. Хue хот бол Вьетнамын эрдний нийслэл хот гэдгээр алдартай. Тэгээ ерөөсөө энд ингээд ширүүн бороотой байсан ч гэсэн гадны дотны бол маш олон жуулчид одоо ингээд энд ирдэг юм байна. Ер нь Хue хотынхан ч гэсэн одоо энэ эртний нийслэл гэдгээр маш их алдартай. За бидний аялж байгаа энэ газар бол Вьетнамын сүүлчийн эзэн хаан Бао Дэгийн ордонд бид нар аялж байна. За Бао Дэ бол 1925-аас 1945 онд бол 20 жил төрөлсөн Вьетнамын хамгийн сүүлчийн эзэн хаан байдаг юм байна. Бао Дэ бол Вьетнамын ард түмний дунд бол ихээхэн алдартай хүн байдаг. За тухайлбал Вьетнамын түүхэнд бол маш олон шинэтгэлийг хийсэн. Улс орныхаа тусгаар тогтнолын төлөө одоо бүхий л хүч чадлаа, эрдэм мэдлэг бол зориулсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хэдийгээр Вьетнам нь Францын колонд ороод 100 гаруй жил болсон ч гэсэн Вьетнамын бас хаадуудын ухаалаг мэрэгэн бодлогын ачаар өөрсдийнхээ эрх ашигыг бол маш сайн хамгаалж чадж ирсэн.
үндэснийхээ түүх соёл, зан заншил, үнэт зүйлсийг хадгалж үлдсэн байдаг. $1945-нд төрийнхээ эрх мэдэл тамга тэмдгээ Вьетнамын агуу их удирдагч Хо Ши Минь түүнд хүлээлгэж өгөхдөө нэгэн үгийг бол хэлсэн байдаг. За энэ болохоор колон улсын эзэн хаан байснаас тусгаар тогтносон улсын жирийн иргэн байсан жаргалтай гэж хэлсэн байдаг. За энэ үгээрээ бол Вьетнамын шин засаглалт бол өөрийн байр суурь ямар ч эсэргүүцэлгүйгээр тавьж өгсөн. Ямар нэгэн байдлаар хаан ширээтэйгээ бол зууралдаж үлдээгүй. Бүх эрх мэдлээ шилжүүлж өгсөний дараагаар Хо Ши Минь зөвлөхөөр насан эцэслэлээ ажилласан түүхтэй байдаг. За өнөөдөр бид үзэгч та бүхэнтэйгээ Вьетнамын эртний нийслэл Хue хотын нэрийн хуц болсон олон сайхан газраар аяллаа. Нэвтрүүлэгтээ хамт үзэгч та бүхэнд баярлалаа.